хэвлийнхний гол анхаарал бас байх шиг байна. Нэгдүгээрт юу гэхээр юуны өмнө одоо талигаач Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдалтаас харамсаж байгаагаа илэрхийлээ. Энэ бол зөвхөн ардс намын харамсал биш. Монголын ард иргэдийн бүгдээрэнд бас юм үнд золгүй тохиолдол. 17-ны орой талигаач Батхүүтэй яг битээр одоо энэ нэгвэр хоёулаа хамт алхаа явж ирсэн. За мэдээж урдны парламентоос хамт ажиллаж ирсний хувьд адилхан бас автоспортоор хичээлж одоо хоёулаа бас автоспортын холбоотой. Тэгээ дүүгийн өрөө айлуулъя гэд манай өрөөнд орж нэг 10-15 минут саат гараа явсан. Тэгэхээр энэ бол одоо эргэлзээд хайгаадах зүйл байхгүй. За сүүлд уулзсан одоо хүмүүсийнх нь нэг бол яхахгүй би цаг хугацааг тооцоод үзэхээр тэгээд талигаач өрөөнөөс гарсны дараа 19 цаг 18 минутанд миний би бүлгийн урд орсон. Бүлгийн урд ор карт гэхэд зүгээс компьютераар ийм зүйл. Цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг надаас авсан. Тэгээ одоогийн байдлаар гэрчийн мэдүүлэг өгөөд цаг хэдэн минут өөр одоо зүйл өдрийн хоолнд хамт орсон. Тэгэд иймэрхүү байдал ийм бэлтгэл авлаа гэж задлсан бол байгаа. Энэс биш халамжтай байхгүй. За тэр чинь болохоор Монголын автоспортын одоо мотоцикл автомашинуудын холбоо. Манай холбоо ч юм болохоор Монголын оффроудын холбоо гэж тустай. Тэр хурлын талаар юу болсныг бол хэлээгүй. Ямар ч байсан хорны зам уралдаан 7 сард болно гэдэг бол ярьж ирсэн. Тэрэгч би өөрөө мэднэ. Тэгээ миний ойлгосноор 3 давхар Зандахүүгийн эквал даргын өрөөнд уулзалт хурланд болсон юм шиг байна. Оросын талаас бас зочдод бас ирж гисэн. Битүүрийн ярьдаг зүйл юу гэхээр одоо энэ жил манай төрлийн автоспортын 6 дахь жил буюу 5 жилийн өнгөрсөн дүгнэлтийг хийх тамирчдын хувьд цол зэргийн асуудлыг одоо Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг. Олимпийн хороо мөн одоо спортын агентлаг 3 гишүүнтэй нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй тамирчдын цол зэргийн асуудлыг шийддэг. Миний зүгээс уулзаж ямар хүсэл тавьсан бэ гэхээр манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч. 6 сарын 14, 15-нд эхний том тэмцээн болно. 7 сарын 20-оос 27-ны хооронд олон улсын тэмцээн болно. Тэгэхээр үндсэн холбоотойгоо хамтраад хурлаа хамт хийгээд хоёулаа олон нийтийн өмнө 44 мянган одоо автоспорт сонирхчид байдаг. Эднийхээ өмнө хамтраад хэвлэлийн урал хийгээд ингээ явъя гэдэг ийм л ажил хэрэгцүүлүүдийг ярьсан. Тэр 3 давхар тулсан хуралд бол миний би оролцоогүй. Тэнд бол ямар нэг өөр хүлээгүй байгаа. Зөв зүгээр явсан. Ер нь өөрөө тийм жин нэлээ хасцсан байсан нь бол анзаарэгдсэн. Ер нь 16 оны сонгуулиос хойш бид тэр таараагүй. Жин нэлээ хасагдсан байсан. Нүүр нь бол ийм судас нэлээ улаалттай байсан. Дахин эмчилгээ хийлгэж байгаа л гэдэг зүйл надад байсан. Ганцаар явж ирсэн. Тэгээ ордон ч одоо тэр чигтэл камер шүү дээ. Яг одоо бурхан болсон газар камер хэдийгээр байхгүй ч гэсэн энэ ч одоо битүүл камер баймаар. Дээрээс нь намайг бүлэг рүү 19 цаг 18 минутанд орж яхад үүдэнд бас сэтгүүлчд бас байсан шүү дээ. Камертайгаа оператор сэтгүүлчд гэдэг 7-8 залуучууд зогсож байсан. Төрийн засгийн хамгаалтын тэнд бас бүгдээрээ л байж байсан шүү дээ. Бүлгийн урал дээр хөрсөг дарга байсан, занда шатар дарга байсан, эквал дарга байсан буюу одоо төрийн засгийн хамгаалтанд байдаг усуудад бүгд байж байсан. Тийм байхгүй. Тийм одоо юу чанга ярих вэ? Гэхдээ маргалдаан байнга л явж идэг шүү дээ. Тэр өдөр чинь ойлгомжтой хин хоёр гишүүнийг ер нь
таалагдахгүйгээ өрхөөр л гишүүд нэг улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй намаас хөөдөг гэдэг хандлагууд гараад байгаа. Тэр одоо хандлагын хүрээнд би ч гэсэн нодлон 11 сард бас өртөл явж ирсэн шүү дээ. Өнгөрсөн 5 дахь өдрийн бүлгийн хурал, тэрний өмнөх 1 дахь өдрийн бүлгийн хурал, тэрний өмнөх бүлгийн хурал, ер нь бүхэл бүлгийн хурал дээр дандаа л маргаж идэг. Тэрнээс биш энэ маргаан бол ямар нэгэн тийм хувийн шин чанартай асуудал биш. Одоо сүүлүүд голлон маргаа юу гараад байна гэхээр удирдлага зохион байгуулалттай холбоотой 1070 шиг хувьцааны ноогд ашигтай холбоотой. За мах болон одоо өргөн хэрэглээний холбоотой. Хамгийн гол нөгөө мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй л холбоотой. Тэрнээс үүш тийм хувийн одоо маргаан за тэгэл янз бүрийн байдлаар хэрүүл уруул болоодсон юм байхгүй. Дандаа л ажил хэрэг. Маргах юм бол байнга л болж идэг. Тэр одоо та хамгийн сүүлд уулзсан ийм нэгээр одоо цаг хугацаагаар би тооцоод үзэхээр байж болцсохгүй гэж бодож байна. Ер нь одоо миний хувьд тэрийг хэлэх ямар ч боломж байхгүй. Би өөрөө хэрэг үртгэл мөрдөн байцаагч нь биш. Нэлээд олон улсууд бас нэлээд ач холбогдол гэж ажиллаж байгааг бол би мэдсэн. Тэгээ хэдийгээр амралтын өдөр ч гэсэн та нэг цаг зав олбруулад хүрээ дээрээ чигээ би өчигдөр бас гэрчийн мэдээлэл өгсөн. Тэгэхээр тэр холбогдох мэдээллийг яг эрх бүхий байгуулга нь хийн үхээс биш мань мэт одоо сургаар мэдээлэл өгж болохгүй л дээ. Тийм байна. Өөр босна асуултууд байна уу? Өглөөнөөс хойш л ерөнхий сайд хөрс үхтээ маргалдлаа болсон холбогд мэдээлэл яваад ахаар л тэрийг би хоёр дахь асуу. Тэр нэг ач холбогдол байсан юм байна. Тэр бол ердийн л одоо болдог зүйл. Цаашдаач болох баг. Эвлэх юм байна, муудалцах юм байна гэж ажил хэргийн л асуудал шүү дээ, тийм. Гэхдээ тэр талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Гэхдээ хуулиараа тавих хэрэгтэй бол тавих л ёстой шүү дээ. Тэ? 19-18. Тэ. Угаасаа миний нөгөө компьютер дээр картын бүртгэл тэгж байгаа байхгүй. Тэгэхээр миний өрөөнөөс бол тийм миний өрөөнөөс ганцаараа гарсан. За уулзж хахад араас янз бүрийн хүн нэмж орж ирээгүй. Талигачтаач уулзах гэж тэр одоо надтаач уулзах гэж тэр. За миний өрөөнд миний зөвлөх байсан. Талигач байсан. Тэгээ миний бид гурав байсан. За уулзалт бол нэг 10-аас 15 минут орчинд болсон баг. Тэгэхээр манай гарсны дараа, Батгүй гүшүүн гарсны дараа за нэг 3-4 минутын дараа зөвлөгтөг хамт хараад бүлгийн хурал руу орсон. Тэгээ тэрийг сэтгүүлчд коридорт байсан бас хараад байлгүй дээ. Тэгээ төрийн засгийн хамгаалтын чинь хаалга барьсан байсан. Бас л хаалттай хуралдаа ингээд. Тэгээд тэрүүгээр нь гараад бүлгийн хуралд орсон шүү дээ. Тэгээ бүлгийн хурал нэг удаагүй тэгээд үгүйдээ тэр гүлэнцүү гэдгийг одоо ямар мэдээлэл төр үндэслээд нэг гүлэнцүү гэдэг. Харин өдөр хэлж штэ их хурлын гишүүд хятад руу айч